Өнөөдрийн бичлэгээр очиж болохгүй газар руу очсон хүмүүсийн тухай 5 өөр түүхийг ярьж өгнө. Хэрвээ энэ төрлийн контент танд таалагддаг бол лайк товчон дээр дараарай. Америкийн Йеллоустоун үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Wyoming муж дахь аслагдсан хэсэгт Pelican Valley буюу Пеликний хөндий гэдэг маш үзэсгэлэнтэй газар байдгийг YouTube-ийн подкаст сонсдог сонсогчид маань бараг мэддэг болсон байх. Нууг жижиг горих эргэн тойронд нь 360 градус уулсаар хүрээлэгдсэн гэд энэ газар яг оддын доор майхан байраад хонвол төгс газар гэж нэрлэгддэг. Гэхдээ паркийн бусад хэсгээс ялгаатай нь Пеликний хөндийд хонож үлдэхийн тулд тусгай зөвшөөрлийг авах шаардлагатай. Харин зөвшөөрлөө олгохдоо паркийн хамгаалагчид хүмүүст маш сайн анхааруулгыг өгдөг. Пеликний хөндий маш аюултай газар учраас ер нь бол дор хаяж 4 хүний бүрэлдэхүүнтэй группээр явах ёстой. 1984 оны 7-р сарын 28-нд 25 настай Bridgetta гэдэг эмэгтэй өөрийнхөө ах Андрес болон бэрэгч Жунко нарынхаа хамтаар Yellowstone-ыг зорьсон юм байна. Тэр шөнөдөө тэд Grand Village гэдэг жуулчдын камп дээр хоноглоод маргааш нь Yellowstone-ийн алдартай халуун шираануудын нэг болох Norris Gate-ийг очиж үзсэн. Тэгээд оройдоо буцаж камп руугаа явахынхаа өмнө паркийн хамгаалагчид байдаг офис дээр түр зогсоод Bridgetta Пеликний хүндийд хонох зөвшөөрлийг асуусан. Анхандаа хамгаалагчид 3 хүн явж байгааг хараад гурвуулаад явах юм байна гэж бодоод ердийн журмаараа асуулт тавьсан байгаа. Харин Bridgetta "Үгүй ээ, би зөвхөн ганцаараа л явах хүсэлтэй байна. Ганцаараа зөвшөөрөл авах гэсэн юм а" гэж хариулсан. Харин хамгаалагчид тэрд ороод санаа нь зовниж эхэлсэн. Хамгаалагчид энэ бол үнэхээр маш муу санаа гэдгийг анхааруулад Пеликний хөндийд ганцаараа ордог хүн бараг байдаггүй юм шүү гэдгийг ятгаж ойлгуулах гэж хичээсэн байгаа. Харин Bridgetta хамгаалагчдад өөрийгөө маш сайн туршлагатай аялагчаа гэж тайлбарлаад эрсдлийг бол ойлгож байгаа, тэгсэн ч ганцаараа явахыг хүсэж байна гэдгээ илэрхийлсэн. Түүний ард нь зогсож байсан ах эгч хоёр нь ч гэсэн зүгээрээ тэр үнэхээр чадвартай юу хийж байгаагаа мэддэг хүн зөвшөөрлийг нь олгоцгоо гэж дэмжиж байсан. Хамгаалагчид энэ төлөвлөгөөнд нь огт дуртай байгаагүй ч гэсэн эцэст нь ингээд хэрвээ үнэхээр явахыг хүсээд байгаа юм бол явдаа гэд зөвшөөрлийг өгсөн. Харин майхнаа хаана барихаа газрын зураг дээр яг зөв зааж өгөхийг хүссэн. Ингэснээр хэрэг гарвал очиж шалгах боломжтой. Bridgetta ингээд газрын зураг дээр нэг хэсгийг зааж өгөөд зөвшөөрлөө авч чадсан юм байна. Дараа нь тэд гурвуулаа буцаад камп руугээ явсан. Маргааш өглөө тэд эрт босоод машиндаа суугаад Пеликний хөндийгийн жимийн эхлэл хүртэл очсон. Тэндээ тэд машинаа зогсоогоод хамтдаа цааш алхсан. Хэдэн километр төлөвлөсөн хэсэг рүүгээ алхах хүртлээр бол хамт яваад Андрес аханд Bridgetta-д хандаад "За ингээд ах эгч хоёр нь буцлаа. Маргааш машин тавьсан хэсэгтэр уулзъя" гэж хэлээд салсан. Цаашаа Bridgetta ганцаараа явах шаардлагатай болсон. Зэрлэг байгаль руу тэр цааш ганцаараа яваад орчихсон. Маргааш нь Андрес, Жунко ах эгч нар нь товсон газартаа ирж Bridgetta дүүгээ хүлээсэн ч тэр ойгоос гарч ирээгүй. Хэдэн цаг хүлээсэн ч дүү нь ойгоос гарч ирээгүй болохоор ах эгч нарын санаа нь зовоод паркийн хамгаалагч дээр очсон. Хамгаалагчдын хувьд дүүг нь хараагүй гэдгийг хэлээд очоод шалгаад ирье гэж хэлсэн. Bridgetta-гийн майхан барина гэж хэлсэн газар нь өтгөн ойтой хэсэгт байрладаг юм байна. Том нугын хажууд байрлаж байсан болохоор хамгаалагчид бараг хажууд нь очих хүртлээр майхныг нь харах боломжгүй. Тэд нугыг гатлаад ой руу орж Bridgetta-г чангаар дуудаж эхэлсэн ч ямар ч хариу ирээгүй. Удалгүй түүний хэлсэн байршилд хурж очиход үнэхээр майхан бол байсан. Гэхдээ дүр зураг нь маш хачирхалтай сонирн байсан. Майхны нэг тал нь маш том урагдсан байдалтай. Дотор нь өнгийгөд харахаар бүх эд зүйлс нь бараг хөдөлгөөнгүй эмх цэгцтэй хിവэрэ. Гол хэсэгт нь хөөсөн унтлагын дэвсгэр, баруун талд нь унтраалттай гар чийдэн, зүүн талд нь чихэвттэй кассет тоолуулагч. Тэр унтахаасаа өмнө юм сонсож байсан юм шиг харагдсан. Магадгүй кассета батарейг нь дуусах хүртлээр сонссон байх. Дэвсгэрийн хөл хэсэгт нь үүргэвч байсан. Цүнхэн дотор нь бүх хувцас нь үнэр дараах цахилгаантай ууданд цэвэрхэн хийгдсэн байдалтай. Мөн цүнхэн дотроос нь зэрлэг байгальд амьд үлдэх гарын авлага олцсон.
тэр дотор нь нэг хуудсыг нь нугалчихсан байсан. Тэр хуудсан дээр нь амьтдаас хамгаалахын тулд хоолой модонд хэрхэн үлгэх ёстой вэ гэсэн зурагтай тайлбар байсан юм байна. Хамгаалагчид майхны ар тал руу тойроод харахад харин 2 метр орчимд түүний унтлагын мишок дэлгээтэй хэвтэж байсан нар салхинд хатааж байгаа юм шиг харагдсан. Харин ойртоод шалгахад 2 цоорхой мишокон дээр нь байсан, нэг нь хүзүүнийх нь орчимд, нөгөө нь мишокны цээж хэсэгт. Харин цус огт байгаагүй. Энэ үед хамгаалагчид амьтны дайралтанд өртсөн байж магадгүй юм байна да гэж таамагласан ч нэг зүйл маш сонин санагдсан. Ер нь амьтан хүн рүү дайрсан тохиолдолд бол тэр газар нь маш эмх замбраагүй, бараг бөмбөг дэлбэлчихсэн юм шиг л харагддаг юм байна. Харин энэ орчимд бол хэтэрхий цэвэрхэн байсан. Тэд ингээд эргэн тойрно ажиглаж байтал мишокноос хэдхэн метрийн цаана маш бүдэгхэн чирэгцэн юм шиг уул мөр олдсон юм байна. Тэр мөр нь баруун тишээ ойруу толгодын чихтэй чиглэж байсан. Тиймээс хамгаалагчид тэр мөрийг нь дагаад цаашаа явсан. Майхан байрлаж байсан хэсгээс 20 м холдоход Брижитагийн хөргүүр хажуугаараа унчихсан байдалтай хэвтэж байсан. Дотор нь байсан бүх хоол нь алга болсон байдалтай. Хөргүүрийн хажууд олс хэвтэж байсан болохоор хамгаалагчид Брижита хоолой модонд өлгсөн байсныг нь ойлгосон. Харин ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгэн тэр хоол хүнстэй хөргүүрийг нь доошоо татаж унагсан болох нь харагдсан. Тэд хөргүүрээс цаашаа үргэлжлүүлж чирэгдсэн уул мөрийг дагаад явтал толгодын тишээ дахиад 20 орчим метр алхаад урагдаж тасарсан эмэгтэй хүний цамцыг олсон байгаа. Цамцан дээр нь цус бол байсан. Тэр мөчөд хамгаалагчид нөхцөл байдал маш аюултай болсныг ойлгоод бууга бэлдээд цаашаа хөдөлсөн. Дахиад 40 орчим метр явхад толгойд даваад ой дундах жижиг задгаа талбайд хүрэхэд Брижитагийн цогцоос олдсон. Яг юу болсон талаар хинч 100% бол мэдээгүй. Гэхдээ үлдсэн улмөр нотлох баримтанд үндэслээд мөрдөгчд ийм зүйлс болсон юм байна гэж үзсэн. Юу болсон бэ гэхээр Брижита майхна барьж дуусгаад унтлагын мишоконд ороод чихвчээ зүгээд хөгжим сонсоод хэвтэж байсан. Хэсэг хугацааны дараа эрэгтэй Гризли баага түүний модонд үлгсэн хөргүүрийг олсон. Харин Брижита хангалттай өндөр үлгэж чадаагүй байсан болохоор баава хөргүүрийг нь хүрээд татаж унгааж болж чадсан. Хоолыг нь эзнийхээ дарааж баага өлсөн хിവэрэ байсан болохоор ойр орчмоор дахин хоол хайж ихэсэн. Мөрдөгчдийн үзэж байгаагаар тэр баага хүмүүсийн хөдөлгөөнд хэд тасчихсан байсан болохоор Брижитагийн майхнаас айж цэрвээгүй, харин ч дотор нь хоол байж магадгүй хүнч байгаа байх гэж бодсон баг. Тэгээд баага майхны хажуу тишээ чимээг өдөхөж очоод савраараа нилонон майхныг урж тасцсан. Дараа нь толгоогоо дутаг шургуулад Брижитагийн толгой гавлын хэсгээс нь зуусан. Тэгээд цаашаа чирж ихэлсэн. Майхан дотор эсвэл ойролцоо ямар ч тэмцлийн уул мөр байгаагүй. Тийм болохоор Брижита тухайн үедээ унтаж байсан байх магадлалтай. Эсвэл тэр чихвчтэй байсан болохоор баага ойртож ирснийг сонсоог байх. Түүнийг гавлаас нь зуусаар 80 м чирээд тэр ойн задгай хэсэгт аваачсан. Тэндээ Брижитаг идсэн. Ийм л болохоор Pelican хөндийг маш аюултай газар гэж үздэг. Тэр газар Гризли баага олон байдгийн байна. Хүмүүс рүү дайрах нь хэдийгээр ховорч гисэн нэгэнт дайрсан тохиолдолд үнэхээр аимшигтай зүйлийг хүн мэдэрдэг. Гризли бааганууд ихэнхдээ махчин амтан шиг олзоо эхлээд алхахыг оролддоггүй, харин ч хүнийг доороо дарж хөдөлж чадахгүй болгоод тайван байдлаар тухтайгч нь идэж эхэлдэг. Зарим хүмүүсийн хэлдгээр Гризли баага олзоо амьд байх нь идхийг илүүд үздэг гэдэг. Тийм ч болохоор Гризлигийн дайралтын үед гар хөл хамгийн түрүүнд эдэгцэн байдаг нь элбэг юм байна. Харин дараа нь толгой их бие рүү шилжин эддэг. Энэ нь хохирогчийг арай удаан амьд байлгадаг аимшигтай арга гэдэг. Харамсалтай нь Брижитагаас маш бага зүйл үлдсэн байсан. Тийм болохоор мөрдөгчд яг хэдийд бүсгүйг нас барсныг тогтоож чадаагүй. Харин нэг зүйл тодорхой байсан нь баага жирийн амьтны зан характераараа байгаагүй, бүр ч илүү санаатайгаар хүн рүү дайрсан байдалтай байсан нь ил болсон. Ингэжэл тэр баага хоолой буюу Брижитаг маш удаан таашааж идсэн байхаа гэж мөрдөгчд дүгнсэн. Дараагийн хэрэг
2000 оны 4-р сарын 28-нд 24 настай Юрий Липский гэх залуу Египтийн Даха хотын нэгэн кафед зогсоод улаан тэнгис рүү харж байж. Тэр Москвагаас Синайн хойг хүртэл асар урт замыг туулаад энд ирсэн байгаа нь энэ юм байна. Түүний ийм урт замыг туулж энд ирсэн цорын ганц шалтгаан нь болохоор The Arch буюу усан доорох алдартай хонглоор шумбаж гарч байгаагаа камераар бичих зорилготой байсан юм байна. Харин тэр мөчтөө энэ төлөвлөгөө бүтэхгүй ч юм шиг санагдаж эхэлсэн. The Arch гэдэг нь болохоор Blue Hole нэртэй авраг том усан хонхор газрыг улаан тэнгистэй холбодог 25 метр урт усан доорох хонгил юм байна. Blue Hole нь далайн эргийн яг хажууд байрладаг гүн цэнхэр авраг нүх дэлхийн хамгийн аюултай шумбалтын цэгүүдийн нэгт зүү ёсоор тооцогддог. Тэр хонгилд хүрэхийн тулд шумбагчид эхлээд Blue Hole руу шууд ороод дараа нь 55 метр хүртэл бараг босоогоороо доошлох хэрэгтэй болдгийм байна. Тэгж байж л хонглын дээд хэсэгт хүрч чаддаг. Харин энд нэг маш том асуудал байдаг. Хэрвээ доошлох үедээ хонглын таазыг анзааралгүй өнгөрчихвөл хит гүн рүү оржих эрсдэлтэй учирдаг юм байна. Хит гүн гэдэг нь зүгээр л хонглоо өнгөрөөчихнө гэсэн үг бол биш. Учир нь арчийн эхлэл нь 55 метр дээр байдаг ч доошоогоо явбал 120 метр өндөр гүнтэй бүр 40 давхар байшинтай тэнцэх хэмжээний доошоо очоод нээлттэй хэсэгт гацдаг юм байна. Тиймээс алдаа гаргах нь маш амархан, гол аюул нь гүнээс биш тэр гүнд амьсгалж байгаа хүний биед яаж нөлөөлдгөөс оршдог. Шумбалтын талаар сайн мэдэхгүй хүмүүс тайлбарлаж өгвөл ерөнхийдөө хоёр төрлийн шумбалт байдаг юм байна. Нэг нь энгийн шумбалт. Энгийн шумбалтын үед хүмүүс газаргуу дээр амьсгалдагтай яг адилаар агаарыг баллон шахаад хэрэгэлдэг. Тэр агаараараа хамгийн ихдээ 25 м хүртэл шумбахыг зөвлөдөг юм байна. Харин түүнээс доош орох юм бол technical diving буюу мэргэжлийн тусгай шумбалт хийх хэрэгтэй болдог. Энэ үед энгийн агаар биш гели азот хүчил төрөгчийн тусгай холцтой хийг ашигладаг. Ингэснээр 55 м-ээс доош аюул багтай орох боломжтой болдог гэж үздэг. Харин мэргэжлийн шумбалт нь хэд дахин аюултай. Маш их сургалт, тусгай тоног төхөөрөмж шаардлагадаг. Арчид хүрэх хамгийн бага гүн нь 55 м учраас энэ нь аль хэдийн мэргэжлийн шумбалтын бүсэд орчихсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл тусгай бэлтгэлтэй байх ёстой. Гэхдээ жил бүр хүмүүс ердийн агаараар арч руу шумбахыг оролдож тэндээ жил бүр нас барсаар байгаа юм байна. Яагаад гэхээр хүний биед азот хит их шингэхэд нитроген нарцоцис гэдэг аюултай үзэгдэл үүсдэг юм байна. Энэ нь бараг согтуу хүн шиг болгодог. Хүндэрсэн тохиолдолд шумбагчид бүр өөрсдийгөө усан дээр гарчихсан байна гэж андуураад амны аппарат авч ус залгиад нас бардаг. 25 м-ээс доош орохоор бие азотыг маш хурдан шингээж эхэлдэг. Харин энгийн агаарын 78% нь л азот байдаг. Тиймээс 25 м-ээс доош ердийн агаараар шумбах үед нитроген нарцоцис болох магадлал асар өндөрсдөг юм байна. Түүнээс гадна хүчил төрөгч өөрөө ч гүн усанд хор болдог. Үүнийг нь oxygen toxicity гэдэг. Энэ нь таталт өгөх, ухаан алдах шалтгаан болдог гэж үздэг. Хэрвээ хэн нэгэн чамайг хүчээр дээшээ татаж гарахгүй бол шууд үхэлд хүргэдэг. Энгийн агаарт 21% хүчил төрөгч байдаг. Тиймээс 55 м-ээс доош ердийн агаараар шумбах нь oxygen toxicity-гийн эрсдлийг маш их нэмэгдүүлдэг юм байна. Онлын хувьд бол хүн ердийн агаараар 55 м-т хүрч арчийг нэвт гарч чадна. Тэгээд 9 минут буцчих болдог. Гэхдээ 55 м гэдэг бол ердийн агаараар шумбах хүний тэсч чадах бараг эцсийн хязгаар нь. Түүнээсээ доошоо орчихвол үхэх эрсдэлтэй. Тиймээс ч арчаар гарахаар ердийн агаараар шумбаж байгаа хүн гүнээ секунд тутам хянах шаардлагатай болдог. Яагаад гэвэл ганцхан л алдаа гаргавал 55 м-ийн гүн хонглыг өнгөрөөд 61 м-ийн гүн үхлийн бүс рүү гулсаад орчихвол эргэж гарч ирэх магадлал бараг байхгүй. Ингээд Юрий залуу руу эргэж очицгоё. Юрий залуугийн хувьд Blue Hole-ийн эрмэг дээр очиод тэндээ шумбалтын багш болох Омар гэдэг хүнтэй уулзсан. Тэр түүнээс намайг арчаар шумбуулж өөрийгөө камераар бичигдмэн туслаж өгөөч гэж хүссэн юм байна.
Омоор түүнд шууд зөвшөөрөхгүй харин чамайг 2-7 хоног заавал бэлдэх ёстой. Тусгай хийний холимог хэрэгтэй. Энэ бол энгийн шумбалт ч биш, маш өндөр эрсдэлтэй юм а гэдгийг тайлбарласан. Харин Юри хариуд нь би 2 хоногийн дараа Москвад буцах шаардлагатай нисэлгээ захиалчихсан байгаа. Тиймээс өнөөдөр эсвэл маргааш л үүнийг хийх шаардлагатай байна гэж яарвчлуулсан. Харин Омоор бол мэдээж зөвшөөрөөгүй. Тэр энэ газрын аюулыг хамгийн сайн мэддэг хүн байсан юм байна. Тэр зүгээр ч нэг багш биш. Энд нас барсан шумбагчдын цогцогч доороос гаргаж авдаг ажлыг хариуцдаг гэж. Орон нутгийн хүмүүсийн ярьснаар Blue Hole сүүлийн жилүүдэд бүр 200 орчим хүн амь алдсан юм байна. Омоор зөвшөөрөөгүй болохоор дараа нь Юри өөр шумбалтын багш нарт ч хандсан ч бүгд болохгүй, бэлтгэл байхгүй бол ийшээ орох болохгүй гэж татгалзсан. Эцэст нь тэр ганцаараа үлдээд шийдвэр гаргасан. Тэр тоног төхөөрөмжөө өмсөөд камер GoPro толгой дээр бэглээд Blue Hole руу үсрээд орчихсон юм байна. Тэгээд тэр усан доошо ороод алга болчихсон. Хэдэн өдрийн дараа түүний гэр бүл нь Москвад түүнийг онгоцноос бууж ирээгүйг анзаараад алга болсон гэж зар тавьсан. Үүний дараа анх таарсан шумбалтын багш болох Оморыг Blue Hole руу доош орж шалгахыг хүссэн юм байна. Омоор ус руу шумбаад доош бууж ёроолт хүрэхэд Юри нүрээрээ доош харсан байдалтай хэвтэж байсан гэдэг. Түүнийг дээш гаргасны дараа нэг аимшигтай зүйл бол ил болсон. Юригийн камер бүх хугацаанд ажиллаж байсан. Тэр өөрийнхөө сүүлчийн мөчүүдийг бүхэлд нь бичиж үлдээсэн байсан. Энэ бичлэг онлайнаар байдаг ч үйл явдлыг ингэж дүрсэлсэн байдаг. Юри камера толгой дээр зүв байрлуулаад бичлэгээ асаагаад ус руу үсэрсэн. Тэр үед тэр энгийн агаараар амьсгалж байсан нь дараа нь тогтоогдсон. Тэр ус руу ороод маш хурдан доошилж ихэлсэн ч эхэндээ амьсгалын хэвийн 50 м харагдаж байгаа. Харин дараа нь тэр өөрийн хөвөх төхөөрөмжөө ажилуулах гэж оролцсон. Энэ нь энгийнээр хэлбэл шумбалтын аврах хантаац шиг зүйл байдгийн байна. Агаараар дүүргээд хүнийг дээш хөвгөлөх үүрэгтэй. Хэрвээ зөв ажиллавал тэр дээш гарч амьд үлдэх боломжтой. Гэхдээ энэ үед төхөөрөмжөөс нь агаар алдагдаж байсан цоорхоо байсан болох нь мэдэгдсэн. Тиймээс тэр уруудах хурдыгаа сааруулж чадаагүй. Түүнд өөр нэг аврах хэрэгсэл байсан нь жинтэй бүс буюу weight belt байсан. Ийм бүсийг шумбалтанд ихэвчлэн хэрэгэлдэг. Аюултай үедээ хурдан тайлж аваад дээш хөвөх боломжтой байдаг юм байна. Гэхдээ тэр мөчид Юри яг энэ аврах үйлдэлүүдийг хийж чадахгүй байдалд орж байснаа тайлбарласан. Харин Юри аль хэдийн айц сандралд орсон байсан. Тэр бүх анхаарлаа зөвхөн өөрийнхөө хөвөх төхөөрөмжтөө төвлөрүүлээд түүнийг яаралтай ажилуулах гэж оролдож байсан ч бүтлгүйцэн нь бичлэгт харагдсан. Тиймээс тэр жинтэй бүсээ тайлах талаараа ч бодож амжаагүй. Ингээд тэр арчийн орох хэсгийг маш хурдтайгаар доошо өнгөрөөд явчихсан. 55 метрийн төвшинг даваад дараа нь 61 метрийг даваад бүр цаашаага эцэст нь Blue Hole-ийн ёроолт хүрдэг ойролцоогоор 120 метрийн гүнд бараг 35 давхар байшинтай тэнцвүүц доошо гүн рүү орчихсон. Харин ёроол нь тэгш биш баг зэрэг налуу байсан учраас тэр тэнд гулсаж эхэлсэн байна. Арчийн бүц нь Blue Hole-ийн ёроол хүртэл үргэлжилдэг. Хэрвээ хүн тэндээс гарвал хэдэн мянган километрийн огцом гүн рүү ундаг. Камер дээр Юри өөрийгөө зогсоох гэж оролдож байгаа нь харагддаг. Тэр гараараа шавар зууран гусаж унахгүй гэж хичээж байсан. Эцэст нь тэр өөрийгөө шаварт тогтоож түр зуур зогсож болж чадсан. Тэр хэсэггүй хугацаанд тайвшраад эргэн тойрноо харж байгаа нь бичлэг дээр харагдана. Хариу удалгүй бүх зүйл намгүм болсон. Энэ мөчөд түүний бие дээр магадгүй 2 зүйл тохиолдсон гэж үздэг. Нэг нь нитроген нарцоссис буюу нөгөө цогтуу юм шиг болдог байдлаасаа болоод амны аппарата өөрөө суглаад ус залхисан байх. Эсвэл oxygen toxicity-гээс болж ухаан алдаж амны аппарат нь унсан. Ямар ч байсан үр дүн нь адилхан Юри усанд живж нас барсан. Тийм болохоор аливаа мэдэхгүй газарт очихдоо зааварлагч багш нарын үгийг заавал сахиж дааж байх шаардлагатай. Өөрийн гаргасан шийдвэр амнасаа эрсдэлд оруулах аюул учруулж магадгүй. Дараагийн бичлэг 2003 оны 4-р сарын 25-нд Аарон Ралстон гэдэг эрэгтэй Юта муж руу аялаж Canyon Land үндэсний паркийг судлахаар явсан.
Тэр шөнө ачааны машиныхаа дотор унтаж хоноод дараагийнх нь өглөө буюу ойролцоогоор 9 цаг 15 минутанд сэрсэн байдаг. Гадаа үнэхээр сайхан нарлаг бямб гаригийн өглөө байсан байгаа. Аарон ундаг дууга унаад Blue John Canyon руу очсон. Энэ хавцлан нийтдээ 17 метр, зарим хэсэгтээ ойролцоогоор 1 метр хүрэхгүй өргөн болтлоо нарийсдаг юм байна. Тэр дугуйгаа түгжээд явганаар хавцал руу орж эхэлсэн. Үдээс хойшоо 2 цаг 45 минутын орчимд Аарон маш нарийнхан хэсэгт хүрсэн. Доор нь ойролцоогоор 30 гаруй метртэй доошо унж болохоор хоосон хадан жалга байсан. Тэр хэсгийг гатлахын тулд 2 хөлөөрөө 2 хананд тулаад хүн аалз маягаар гулсаж гарахаар оролцсон. Гэхдээ яг тэр мөчөд дээрээс нь ойролцоогоор 350 кг жинтэй аврах чулуу ховхорч унаж ирсэн. Аарон арай хийм бултаж амжсан ч чулуу түүний гар дээр нь буугаад хананд шахан гацсан. 30 гаруй метрийн өндөрт гараа чулуунд даруулсан байдалтай гацсан байгаа. Хамгийн ойрын засмал зам хүртэл ойролцоогоор 20 км зайтай байсан. Тэр даруй гараа суллах гэж чулууг түлхэх гэж оролдсон ч хөдөлгөж чадаагүй. Тэгээд нэг буруу алхам нь болохоор тэр энэ хавцал руу явхаа хүнд ч хэлээгүй. Хинч түүнийг хаана байгааг мэдээгүй, гар утасч байхгүй, радиоч байгаагүй. Тэр ганцаараа тусламж авах ямар ч боломжгүй байдалд хаданд чулуунд гараа даруулсан байдалтай гацсан. Хэдий түүний гар даруулсан байсан ч тэр шууд унжиж савлсан байдалтай байгаагүй. Тэр чулуу болон хан хооронд өөрийгөө арай хийн зогсоож сууж болох хэмжээнд тогтворж чадсан юм байна. Тэр бүр гацсан чулууга түгшлэг шиг ашиглаад түүн дээр наалж суух боломжийг эрэлхийлсэн. Ингээд тайвширсныхаа дараа хэдэн минут өнгөрч байхад эргэж гараа сунган цүнхээ урагш гаргаж ирээд дотор нь юу байгааг шалгасан. Тэр дотор нь ердөө нэг жижигхэн усны савл байсан. Мөн 2 бурито, жаахан чихэр өөр юу ч байгаагүй. Баач хэрэгслийн хувьд түүнд жижигхэн төхөөрөмж байсан. Тэр нь үзүүртэй жижигхэн хутгатай тонгорох шиг зүйл. Тэр даруйдаа тэр нөгөө жижигхэн төхөөрөмжөө ашиглаад нөгөө том хад чулууг зохиж хагалж хөдлөх гэж оролдсон. Магадгүй нэг хэсгийг нь хагалаад гараа суллаад авч чадна гэж бодсон байх. Гэхдээ тэр энэ бол боломжгүй юм байна гэдгийг ойлгосон. Хад огт хөдлөөгүй. Тэр чулуу нь аврах том чулуу байсан болохоор жижиг багчтай ноцолдоод мэдээж бүтээгүй. Ингээд нар шингэх үед Аарон өөрийн гараа таслах тухай бодож эхэлсэн. Ингээд гацаад яаж чадахгүй эндээ үхжээснээс нэг гараа тастаач ч гэсэн цаашаа амьд гарч магадгүй гэж бодогдож эхэлсэн байгаа. Түүнд байсан зүйл нь нөгөө нэг жижигхэн төхөөрөмж урдаа үзүүртэй тонгорог байсан. Чанар муутай хутга байсан учраас гарыг нь бас бүрэн тастаж чадах хэсэг нь эргэлзээтэй. Ингээд тэр би яаж ч байсан гараа хөрөөдөж болж чадахгүй юм байна. Үүнийг яаж зүсэх вэ? Дийлэхгүй байх та гэж бодсон. Орой болж харанхуй болох тусам тэр улам сэтгэлээр унаад нөгөө жижигхэн төхөөрөмжөө цүнхэндээ буцааж хийгээд уснаас гамнаж жоохон балгаад хоолоо багаар идсэн. Магадгүй ямар нэгэн гай тохиолдоход хэн нэгэн ойролцоо ирж таарч магадгүй гэж найдсан найдварлал түүний дотор байсан. Хэд хоног тисчихвэл хэн нэгэн хажуугаар өнгөрөх ч юм билүү? Магадгүй хашгираа тусламж дуудаж чадах бах, эсвэл дээр явж байгаа хүн намайг харж магадгүй гэсэн бодол түүнд төрсөн. Ингээд тэндээ 5 өдөр болсон байгаа. 5 дахь өдөртөө бүр усгүй болоод хий юм харж ухаан санаа самуурах хэмжээнд хүрсэн. Тэр үед тэр өөрийн шээсээ хүртэл угаад амьд үлдэх гэж оролцсон ч өнөө шүндээ бүр өвчгээр тэм нөхцөл байдалд орсон. Ингээд тэр нөгөө төхөөрөмжөө ашиглаад хадан дээр өөрийн нэрийг сэлсэн. Доор нь тэр өөрийнхөө нас барах байх гэж бодсон огноогоо хүртэл бичсэн байгаа. Тэр нь маргааш өдөр нь байсан. Дараа нь Аарон нөгөө жижиг хутгаа тавиад батарей багтай камера гаргаж ирсэн байгаа. Тэгээд өөрийгөө бичиж эхэлсэн. Яг селфи маягаар өөрлөгөө харуулад гэр бүлдээ зориулсан сүүлийн цалах ёсны бичлэг хийсэн. Тэр бичлэгтээ намайг Aaron Ralston гэдэг. Миний аав ээж Колорадо мужийн Инглвүүдэд амьдардаг Larry Ralston. Энэ бичлэгийг олсон хүн байвал тэдэнд хүргэж өгөхийг хүсэж байна. Би үнэхээр баярлах боллоо хэмээн хэлсэн. Бичлэгээ дуусгаад тэр камера буцааж хийгээд өөрийн байгаа байдалтайгаа бүрэн эвлэрч өгөхөө хүлээж эхэлсэн. Харин тэр гинэд маш тод зүүдэлсэн байгаа. Тэр нэг хүүхэдтэй тоглоод харин өөрийнх нь баруун гараа алдсан байдалтайгаар харагдсан.
Ингээд энэ зүүдийг амьд үлдэх ёстой дохио юм байна гэж ойлгоод шийдвэрээ бүрэн өөрчлөөд амьд үлдэж гэр бүлтэй болох ёстой, цааш амьдрах ёстой гэсэн маш хүчтэй шийдвэрийг гаргасан. Өөрийнхөө гарлуу харахад гар нь аль хэдийнэ муудаж эхэлсэн байсан, хүнд зүйлээр дарагдчихсан байсан учраас нэг ёсондоо олон хоноод үхчихсэн гэсэн үг. Аарон өөрийнхөө ясыг шууд зүсэж чадахгүй ч ясаа бол хугалж болох юм биш үү гэсэн бодол түүнд төрсөн. Ингээд хадны ирмийг тулгуур болон ашиглаад хөшүүрэг үүсгэн гараа хугалах боломжтой эсгийг туршиж эхэлсэн. Эцэст нь тэр энэ боломжтой гэдгийг мэдрээд гүнзгий амьсгаа авгаад шийдэмгийгээр гараа хугалсан. Дараагийнх нь нэг цагийн турш нөгөө жижигхэн хутгаа ашиглаад гараа аажмаар зүсэж тайрч эхэлсэн байгаам ингэж том буул чулуунаас өөрийгөө чөлөөлөх гэж хичээсэн. Гараа салгасныхаа дараа тэр хэдийгээр өөрийнх нь гар чулуун дор байгааг харсан хэдий ч салж чадсандаа баярлаж инээмсэглсэн гэдэг. Учир нь тэр амьд үлдэж чадсан байсан. Тэгээд адреналинда авцсан тэр бүр ойролцоогоор 20 м өндөр хан руу ганц гараараа авирч гарч чадсан. Тэр зам дээр гармах цаа ойролцоогоор 10 км гүйгээд явж байсан хэсэг явган аялагчдын бүлэгтээ тааралцсан. Тэд түүнд хоол, ус өгч байдлыг нь хараад бүрэн цочирдсон ч яаралтай тусламжийг дуудаж өгсөн. Ингээд түргэн тусламж ирээд Аароны амийг аварсан юм байна. Түүнд учирсан энэ нөхцөл байдлын талаар бүр баримтат кино байдаг. 127 цаг гэдэг киноны бодит түүх болох энэ явдлын дараа аврах баг түүний гарыг буцаан авах гэж каньонд очсон. Тэр асар том хадыг хөдлөхийн тулд 13 паркийн хамгаалагч олон төрлийн хүнд тоног дөхөөрөмж банз авчирч байж арай гэж хөдөлгөж чадсан. Ингээд аврах багийнхан түүнийг гаргаж байхдаа ярихдаа чи гараа тайраагүй байгаад бид нар хэрвээ ирж таарсан байлаач гэсэн энэ үнэхээр хүнд төхөөрөмж байрлуулахад ярвигтай бараг чамайг алжих хэмжээний эрсдэлтэй байгаа учраас чи ерөн гараа тайрахаас өөр гарцгүй байсан юм байна гэж хэлсэн. Улмаар Аароны гарыг авч шатаагаад чандрыг нь өөрт нь өгсөн юм байна. Хэд хоногийн дараа тэр өөрийнхөө гарын чандрыг аваад дахин каньонд очиж өөрийг нь бараг үхэл түргсэн тэр асар том хадан дээр асгаж орхисон. 2010 онд энэ түүхийг 127 цаг нэртэй том хэмжээний кино болгон гаргасан байдаг. Джеймс Франко Аароны дүрт тоглосон юм байна. Тэр киноны хувьд болохоор үнэхээр хүчтэй сэтгэл төрүүлнэ, харин сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд жанрын кино. Болсон бодит явдлаа сэтгүүлсэн гэдгийг мэдээд хүмүүс үзэх дуртай. Джеймс Франкогийн дүр тоглосон хөлбөрийг өөрөө Аарон Ронстон зүгээр нэг уран сайхны кино биш, бараг баримтат кино шиг үнэн бодит мэдрэмжтэй болсон сайн кино болсон гэж сайшаасан байдаг. Жүжигчин түүний айдас, ганцаардалд, өвдөл, шийдвэр гарах мөчүүдийг маш бодитоогоор гаргаж чадлаа гэж тэр хэлсэн. Яг тэр 5 хоног хаданд хавчуулагдсан үеийн сэтгэл зүйн байдал, эхэндээ итгэл найдвар, дараа нь бүр үхэх хэмжээний сэтгэл зүйн уналт, эцэст нь амьд үлдэх шийдвэр хүртэл киногоор бараг яг тэр чигээрээ дамждаг учраас хүмүүс драма кино боловч баримтат кино шиг болж чадсан гэж ярьсан байгаа. Ингээ харахаар 127 цаг гэдэг тэр кино нэг хүний маш жижиг орон зай дотор өрнсөн бодит амьд үлдэх туйлын нөхцөл байдлыг маш тодор харуулж чадсан. Ингэж Аарон аялаж явахдаа маш эрсдэлтэй нөхцөл байдал тулгарсан ч амьд үлдэж чадсан. Дараагийн бичлэг. 2006 оны 10 дугаар сарын 28-ны орой Флоридагийн Порт Ричи хотод 37 настай Мариса Вебер гэдэг эмэгтэй гэрийнхээ хаалгаар орж ирээд ээждээ мэд хүргээд дуудсан юм байна. Гэхдээ ээж нь түүнд хариу дуураагүй, харин Мариса галтгооны өрөөнөөс хоол хийж байгаа чимээг нь сонссон. Тиймээс тэр ээж рүүгээ очиж мэдлэхээр очсон. Харин зочны жижигхэн давчин өрөөнд дөнгөж 2 алхаад ороход л гэрийнх нь олон муурны нэг нь гинэт гүйж ирээд бараг л түүнийг мөрөгч шахан дайрч өнгөрсөн. Дараа нь ханны хажууд муур очиж зогсчиход яг хан дагуу суурин хавтангийн хэсгийг ширтээд эхэлсэн нь тэнд ямар нэг юм байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлсэн. Ингээд хараад үзэхэд харин тэр ханан дотор таасны завсар хэсгээр харахтнууд гүйлдэж байгаа нь харагдсан юм байна. Шүнч харах гүйлдэж байгаа нь сонсогдож муур тэр харахтнуудын нэгийг ангуулж байсан нь тэр болж. Энэ байдал Марисаг бүр их стресстүүлсэн байдаг. Тэр бүр сэтгэл түгших, сэтгэл гутралын эм хүртэл ууж эхэлсэн. Гол шалтгаан нь гэрт нь харах байгаа асуудал мөн ер нь аав ээжийнхээ гэрт амьдрахдаа
туйлдаж, ядарч байгаа нөхцөл байдал. Өөрийн гэсэн байр аваад гарах боломж түүнд байгаагүй болохоор энд ийм байдалтай амьдарч байгаадаа сэтгэлээр унсан. Тэр муурлуу дахиж нэг хараад нөгөө ханны цаана байгаа хархнуудаас холтохыг хүссэн юм шиг зочны өрөөгөөр дамжаад галтуугаар руугаа очсон. Ингээд ээж рүүгээ очиж тэврээд цаашаа харахад аав нь ч бас өрөөнд байсан. Ээж нь түүнээс хоол идэхүү гэж асуусан ч Мариса "Зүгээрээ баярлалаа, би жаахан ядарчихсан байна, шууд унтлаа" гэж хариулсан. Дараа нь тэр дахиад ээжигээ тэврээд аав руугаа сайхан амраарай гэж хэлээд шатаар өгсөж өөрийн өрөөлүүгээ явсан. Ингэж тэр өрөөндөө ороод хаалгаа хаасан байгаа. Маргааш өглөө нь Марисагийн аав ээж босоод өглөөний цайгаа бэлтэж ажилдаа явах бэлтгэлээ хийсэн. Харин Мариса доош бууж ирээгүй. Ингээд тэд за магадгүй эрт гараад явчихсан юм болоо да гэж бодсон юм байна. Марисагийн хувьд хог хаягдлын компанид нарийн бичгийн ажил хийдэг байсан юм байна. Ингээд аав ээж нь өглөөний цайгаа уугаад ажилдаа явсан. Харин оройн гэртээ ирэхэд Мариса ердийн шигээ гэртээ эрт ирээгүй. Аав ээж нь тэр үедээ тийм ч их санаа бас зовоогүй. Өглөө хараагүй оройч бас таараагүй тэгэхээр магадгүй зөрөөд л өнгөрөөд байгаа юм байлгүй дээ гэж бодсон. Яагаад гэвэл тэдний охин 37 настай насанд хүрсэн эмэгтэй болохоор цэцэрлэгийн баангийн хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг заавал анхаарал хяналт шаардлагагүй. Ингээд энэ шөнийх нь орой болсон ч охиных нь өрөөнөөс ямар ч чимээ анир байгаагүй учраас ээж нь дээшээ гарч хаалгыг нь тогшсон. Дотроос нь ямар ч хариу өгөөгүй. Ингээд ээж нь хаалгыг онгойлгож үзэхэд өрөө нь хов хосон байсан. Энэ үед л тэд үнэхээр сандарч эхэлсэн. Өглөөч байхгүй, одооч байхгүй, хаашаа явсан нь огт мэдэгдэхгүй. Гэртээ байгаагүй болохоор санаа зовсон. Хэдийгээр санаа зовсон ч гэсэн 37 настай охиноо хаана нэг тийшээ явах ажилтай болсон байлгүй дээ гэж өөртөө тайвшруулсан юм байна. Ингээд тэр өдрийн маргааш нь ч бас Мариса ирээгүй учраас жинхэнэ утгаараа сандарч эхэлсэн. Ялангуяа ээж нь охиноо ажилдаа явах зандаа эсвэл буцахдаа хулгаалагдсан байж магадгүй юм биш үү гэж айж эхэлсэн. Марисагийн хувьд нилээн намхан дээр нь туранхай жижигхэн биетэй эмэгтэй байж сандарсан ээж нь өөр нэг охин болох Жина руугаа уцтаад эгч чинь алга болчихлоо гэж мэдээ өгсөн. Марисаг хаанагааг бид нар мэдэхгүй байна. Магадгүй хулгаалагдсан юм шиг санагдаж байна. Чи ирээд юу болж байгааг ойлгоход туслаад өгөөч гэж гуйсан. Ингээд Марисагийн дүү Жина ээжийнхээ дуудлагаар гэртээ ирсэн. Дотоогш ормогцоо тэр аав ээжтэй тайван байцгаая. Мариса одоо 37 настай штэ. Зүгээр байх ёстой. Эхлээд гэрээ шалгая. Магадгүй ямар нэг тэмдэглэл ч юм уу үлдээсэн юм байж магадгүй харцгаая гэж хэлсэн. Гэр бүлийнхэн нь ингээд бүх байшингаа нэгжиж үзсэн. Марисагийн өрөөнөөс эхэлж хайсан. Харин юу болсон талаар ямар ч ойлголт өгөх зүйл олдоогүй. Нэг зүйл тэдний анхаарлыг харин татсан байгаа. Марисагийн төрөвч өрөөнд нь хിവэр байсан явдал. Энэ үе 2006 он учраас одоогийн шиг уцаараа гүйлгээ хийхгүй хэрвээ гэрээс гарах асуудал шаардлага байгаа бол заавал төрөвчтэйгээ явдаг байсан үе. Ингээд Марисагийн төрөвч гэрт байгааг хараад тэдэнд маш том дохио болж өгсөн. Мариса удаан хугацаагаар хаа нэг тийшээ явахдаа хизээч төрөвчгүй явж үзээгүй. Бас гэртээ 2 хоног ирээгүй мөртлөө төрөвч нь өрөөндөө байна гэхээр санааг нь мэдээж зовоосон. Ингээд гэр бүлийнхэн нь цагдаад дуудлага өгөхөөр шийдэж Марисаг алга болсон гэж бүртгүүлсэн. Цагдаа нар эхэндээ ямар ч ахиц бол гаргаж чадаагүй юм байна. 11 хоногийн дараа 11-р сарын 9-нд Мариса аав ээжтэй цайхан амраарай гэж хэлээд өрөөндөө орсноос хойш алга болоод 12 хоног өнгөрсөн. Гэр бүл нь юу хийхээ мэдэхгүй байдалд хүрсэн. Жина дүүн нэг зүйлийг бодож эхэлсэн нь Мариса сэтгэл зүйн хувьд маш их дарамттай, аз жаргалгүй байгаад байсан. Аав ээжтэй гэртээ 37 наснда амьдарч байгаа байдал нь түүнийг их стресстүүлж байсан гэдгийг нь тэр ойлгож байсан. Ингээд Жина магадгүй тэр зүгээр л энэ гэрээс цухтчихсан юм болов уу? Эсвэл бүр өөрийгөө гэмтээсэн юм болов уу гэсэн бараан бодлууд бодогдож эхэлсэн. Жина гэрийг дахиад нэг шалгахаар шийдээд шатаар өсөөд эгчийнхээ өрөөнд орсон. Өрөө нь нэлээн эмх замбраагүй байсан. Хувцсны овоо шиг юмнууд нь давхарлсан байдалтай. Жина айжуухан өрөөгөр явж булан овоосон зүйлсийг нэг бүрчлэн шалгасан. Гэхдээ юу ч олдоогүй. Харин дараа нь түүний анхаарал номын тавиур руу туссан юм байна. Тэр яг номын тавиурын дунд хэсэгт нь нэг сэжигтэй зүйлийг анзаарсан. Хэдийгээр өрөөнд гэрэл асаалттай байсан ч тэр гарч идэнгээ асаагаад тэр хэсэг рүү тусахад
тэр зүйлийг хараад шууд хашгирсан. Жинагийн энэ олсон харсан зүйл нь Мариса Веберт 10 дугаар сарын 28-ны орой юу болсныг тодорхой болгосон. 2006 оны тэр шөнө Мариса гэртээ ирээд галтгоонд аав ээжтэйгээ уулзчаад ядраад байна унтлаа гэд явсан да. Дараа нь тэр шатаараа өсөөд өрөөндөө ороод хаалгахаж орон дээрээ суусан байна. Тэгээд Мариса орны хажууд байсан эмийн савыг авч үзээд тэнд нь морфин болон кодеин байсан. Энэ хоёр эм нь хоёулаа маш хүчтэй өвчин намдаагч донтуулах өндөр эрсдэлтэй бодисууд. Тэр хідэн ширхгийг уугаад дараа нь марихуаны тамхи ороож татсан. Ингээд телевизийн удирдлага аваад орон дээрээ сууж зүгээр л тасрах гэж бэлдсэн. Харин зурагт нь асаагүй. Мариса зурагтныхаа залгуурыг салгацсан байгаа гэдгийг ойлгосон. Ер нь тэр нэлээд эмх замбраагүй амьдардаг юм байна. Тийм болохоор явж байхдаа энэ тентхийн залгуурыг хөлөөрөө дэгээдэж татаж авах ч юм уу тиймэрхүү тохиолдол өмнө нь тохиолдож байж. Харин асуудал нь болохоор зурагтны залгуур залгадаг хэсэг нь яг тавиурны арт хэсэг хамны ойролцоо байрладаг болохоор тэр тавиурных нь өмнө нэлээд том номын шүүгээ байрлаж байсан. Ингээд тэр номын шүүгээ рүү наалдаж зогсож байгаад залгуурыг залгах гэж оролцсон. Тэр шүүгээ нь маш хүнд дүүрэн номтой эд зүйлс бөөгнөрсөн байсан учраас хөдөлгөх боломж байгаагүй. Тиймээс зурагтны залгуур төрөх цорын ганц арга нь зурагт байрлсан тавиур дээр гарч байгаад тэр том номын шүүгээний ард тал руу гараа сунгарч залгуурыг буцааж залгах явдал байж. Мариса им уучсан дээр нь тамхины нөлөөнд орж ирсэн байх үедээ ингээд тавиур дээр гарч зогссон юм байна. Дараа нь тэр өндөр номын шүүгэн дээр гараад ард тал руу нь гараа сунгуурч залгуурт хүрэхийг оролцсон. Гэхдээ хүрч чадаагүй. Туйлын зорилго нь залгуураа залгах байсан учраас улам бүхийгөөд залгачих нь гэж бодсон. Ингээд улам урагш тонгоож илүү хол сунгахаар эцэст нь залгуурт хүрч чадсан. Гэхдээ буцааж залгаад яг тэр мөчөд тэнцвэрээ алдаж урагшаага халтраад номын шүүгээ болон ханы хоорондох маш нарийнхан завсарлуу толгоогоо унаж ороод доошоо харсан чигээрээ гатсан юм байна. Ингэжл энд болсон зүйлийг маш гунигтайгаар тайлбарлагдсан. Мариса удаан хугацаанд тусламж дуудаагүй, туслаарай, авраарай гэж орилоогүй шалтгааныг бол тайлбарлаж чадаагүй. Магадгүй уусан юм мансууруулах бодисын нөлөөндөө ороод нөхцөл байдлыг ойлгож чадаагүй ч байж магадгүй. Эсвэл тэр маш эвгүй байдалд орсноосоо болоод ичээд ч юм уу шоконд ороод ч юм уу дуу гаргаагүй байж ч магадгүй. Ингээд ямар ч байсан тэр мөчөд тусламж дуудаагүй, тэр чигтээ доошоо харсан байдалтайгаа гатсан. Хүний бие доошоо харж удаан хугацаанд гацхаар цус толгоороо хүчтэй урсаж нүд бүлтийг толгоо тесрэх мэд өвдөх мэдрэмжийг төрдөг. Илүү аимшигтай ноцтой нь уушгинд цус хуримтлагдаад амьсгалах орон зай багасдаг юм байна. Ингэснээр хүн гүнзгий амьсгаа авч чаддаггүй болдог учраас чанга дууж гаргах боломж байдаггүй. Ийм нөхцөлд Мариса тусламж дуудаж чадаагүй. Тэр эхний хэдэн чухал минутанда хүн дуудаагүй, дараа нь бүр дуудагч чадваргүй болсон. Ингээд тэр номын шүүгээний ард гатсан байдалтайгаар 1-2 өдөр орчим байсан байх магадлалтай. Энэ хугацаанд гэр бүлийнхэн нь өрөөнд орж гарч түүнийг хайж байсан ч тэр дуу гаргаж чадаагүй. Зөвхөн тэднийг сонсож байсан ч байж магадгүй. Эцэст нь ингээд доошоо харсан байдалтайгаар нас барсан. Сонирхолтой нь түүнийг хайж байх үед гэр бүлийнхэн нь өрөөнд хачин чимээ сонсож байсан гэж ярьдаг. Гэрт нь харах байдаг байсан болохоор нөгөө харахнууд гүгээд байна гэж бодсон ч үнэндээ тэр нь магадгүй Мариса өөрийгөө гарах гэж оролдож байсан чимээч байж болох юм. Дараа нь биеийн задарч эхлэх үед эвгүй үнэр гарсан ч гэр бүлийнхэн нь өрөө нь их замбраагүй бас харахтай холбоотой гэж бодоод бас анзаараагүй. Ороод харахаар яг хүн байж болох хэсгүүдэд хүн харагдахгүй байсан болохоор хүн байхгүй зүгээр л эмх замбраагүй байна л гэж бодсон. Эцэст нь 11-р сарын 9-нд дүү Жина нь дахин өрөөнд орж номын шүүгээ рүү гэрэл тусгахад нэг хачин зүйлийг анзаарсан нь тэр шүүгээний ард ихжийнхэн хөл харагдсан байна. Тэр ихэндээ ойлгоогүй ч гарч идэнгээ доош тусгахад эцэст нь тэр өөрийн ихжийг олсон. Дараагийн бичлэг 2007 оны 6 дугаар сарын 25-ны өглөө Английн хойд хэсэгт байрладаг Хаал гэдэг хотод 28 настай Майк Барнет гэдэг залуу гэрийнхэн дээвэр дээр хүчтэй туслаж байсан борооны чимээнд сэрсэн. Тэр орноосоо босохдоо дургуутсан байдалтайгаар санаа алдсан. Сүүлийн 1 сар тасралтгүй ингэж бороо орсон юм байна.
Хаал хотынхны хувьд ер нь бүгд энэ цаг агаарт бүрэн залхсан байсан. Харин Майк санаа алдах өөр нэг шалтгаантай байж тэр өдөр ажиллах хуваарьгүй байсан ч өөрийн ажил болох аквариумын загасны дэлгүүрт очих шаардлагатай болсон юм байна. Дэлгүүрийн яг ард талын гудамж борооны ус хог хаягдлаар бөглөрч байнга үерэлдэг тийм асуудалтай газар байж түүний дарга нь нэлээд настай хүн байсан ч өөрөө тэр бөглөрлийг гарах гэж оролддог гэж. Тиймээс ч Майк энэ байдлыг нь мэддэг байсан болохоор туслах хэрэгтэй гэж бодоод очих гэж байсан нь тэр. Өнөөдөр ч дарга нь заавал тэнд очино гэдгийг тэр мэдэж байсан. Ингээд Майк босоод хувцас өмсөж өглөөний цайгаа хурдан уугаад аль болох чимээгүйхэн гэрээсээ гарч одсон. Яагаад гэхээр тэр аавыгаа сэрэхийг хүсээгүй. Майк аавтайгаа ер нь дотно байсан ч ээж нь нас барснаас хойш бүрч дотно болсон. Одоо тэд хамт амьдрах нь хэвийн зүйл болсон байж. Харин аав нь түүнийг ийм ширүүн бороотой өдөр гадаа гарч үерэлсэн гудамжинд ажиллана гэдгийг нь мэдвэл зөвшөөрөхгүй. Тийм болохоор Майк мэдэгдэхгүйгээр гарч явсан нь тэр. Ингээд Майк машинаа унаад загасны дэлгүүр рүү явсан. Очоод машинаас буухад дэлгүүрийн арын гудамж бүхэлдээ усанд үерэлсэн автсан байдалтай байсан. Ус зайлуулах хоолой нь хогонд бүглэрчгсэн учраас бороо орохоор л ингээд үерэлждэг. Дэлгүүрийн эзний хувьд хараахан гадаа гарч ирээгүй дотроо бэлтгэлээ базааж байсан болохоор Майк шууд л дэлгүүр рүү оролгүйгээр ус руу очоод хог хаягдлыг цэвэрлэж эхэлсэн байдаг. Ус зайлуулах хоолой бүглэрсэн тэр хэсэгтээ явуу хүний замын яг хажууд бетонын сувг дотор байрлаж байсан. Майк маш болгоомжтойгоор хүйтэн шавартай ус руу ороод өөрт нь мэдэгдэж байсан ус зайлуулах хоолой руу алхаж эхэлсэн. Явах тусам ус нь эхлээд шагаа хүрч дараа нь өвдөг хүртэл нь бүр нэмэгдсэн. Ингээд тэр дөхөх тусмаа хөл дорн гинэд хүчтэй сорж байгаа юм шиг мэдрэмж төрж эхэлсэн. Ус түүнийг доош нь татаж эхэлжээ. Майк хөдлөх гэж оролцсон боловч хөл нь яг газарт гацчихсан юм шиг хөдлөөгүй. Ингээд удалгүй тэр бүх биеэрээ урагшаа татагдаад ус зайлуулах хоолой руу сорогдоод орж эхэлсэн. Тэгээд тэр толгой хүртлээр усанд авцсан үедээ гуйндаа асар хүчтэй өвдөлтийг мэдэрсэн байна. Майкийг мэдэж ч амжаагүй байхад түүний хөл нь бүглэрсэн төмөр торны нүх рүү ороод тэр хүчтэй урсгал түүнийг дээш татаж гуйны хэсгээр нь хит их хүч өгснөөр хөлийг нь аимшигтайгаар хугалсан нь энэ байж. Ингээд Майк тэсгийн аргагүй өвдөлттэй хүйтэн усанд бараг хүзүү хүртлээ автан гацсан. Салхи салхилж бороо асгараад ус ам руу нь орж эхэлсэн. Тэр маш ихээр сандраад өөрийгөө суллах гэж оролцсон ч чадаагүй. Дараа нь туслан дуудаж хашгирч эхэлсэн. Хэдий бороотой шуугантай байсан ч гэсэн азар загасны дэлгүүрийн эзэн цонхоороо түүнийг усанд тэмцэлтэж байгааг нь харж олсон. Тэр тариудаа нөхцөл байдал маш ноцтой гэдгийг ойлгоод цагдаа руу мэдээ өгч залгаад өөрөө гадагшаач Майкд туслах гэж оролцсон. Цагдаа нарыг ирэхэд Майк үерт хүзүүгээ хүртэл живсэн байдалтай байсан. Тэд нөхцөл байдлыг үнэлээд түүнийг зүгээр л татаж гаргахад л болно гэж бодсон. Харин Майкийг татахад тэр огцом тэсгийн аргагүй өвдөлтөөр хашгирч цагдаа нар хүртэл юу болоод байгааг ойлгоогүй зочирсон. Удалгүй тэд ойлгосон нь энэ нэг энгийн аврах ажиллагаа биш юм байна. Майк зөвхөн гацсан ч биш, харин доорх хүчтэй усны урсгал бөөгнөрөлд шахагдаад гацчихсан байгаа юм байна. Түүнийг хөдөлгөх тусам улам аюултай байдалд ороод байгаа юм байна гэдгийг ойлгосон. Дараагийн хэдэн цагт олон цагтаа бүр гал сөнөөгч түргэн тусламж сайн дурынхан хүртэл ирээд янз бүрийн аргаар түүнийг аврах гэж оролцсон. Зарим нь төмөр торыг огтлох гэж оролцсон ч ус маш булангартай байсан болохоор юу ч харагдаагүй. Янз бүрээр л аврах гэж оролцсон ч Майкийн аимшигтай хөвдөлтөөс нь болоод бүх оролдлого нь бүтлгүүцээр л байсан юм байна. Эцэст нь 4 цагийн дараа Майкийг амьд гаргахын тулд хөлийг нь тайрах шийдвэрийг гаргасан. Цагдаа нар эмч дудан яаралтай мис ажилбар хийлэхээр болсон. Тэр мөчөд Майк улам бүр сандарч бүх аврагчдаас намайг хизээ эндээс гаргах юм бэ? Намайг хизээ эндээс гаргах юм бэ гэдэл дахин асуугаад байж. Аврагчид бүгд түнд удахгүй төвчээртэй байгаарай, бүх зүйл зүгээр болно гэж тайвшруулж байсан ч бодит байдал дээр нөхцөл байдал нь маш ноцтой болчихсон. Тэр хооронд дэлгүүрийн эзэн Майкийн аав руу залгаад болсон бүхнийг тайлбарлаж хэлсэн. Аав нь үүнийг сонсмогцоо шууд гүгээд ирсэн. Тэр олон хүнтэй хамгаалтын бүсийг нэвтэлж ороод би хүүгээ өөрөө гаргана гэж хашгирсан ч Майкийг хараад тэр дороо бүр гацаж ирсэн.
Майк бараг хүзүү хүртлээ усан давцсан нэг шумбагч ардан түүнийг барьж тогтоон толгойг нь уснаас дээр байлгаж байгааг харсан. Түүний царай нь цонхойчихсон, нүд нь ямар ч гал дүлгүй бараг амьд үгүй нь мэдэгдэхгүй байдалтай байж байж. Удалгүй цагдаа нар Майкийн аавын түлхэн холдуулаад бид бүхнийг хийж гинэ та гэртээ хараад байшаа гэж хэлсэн. Аав нь хичнээн хүссэн ч хүү дээрээ очих боломжгүй ойлгоод эцэст нь буцсан юм байна. Харин гэртээ ирээд телевиз засаахад шууд мэдээгээр Майкийн ослыг шууд дамжуулж исэн. Тэгээд хэдхэн минутын дараа тэр телевизээр хүүгээ нас барж байгааг харсан. Эцэст нь тусгай эмч ирж хөлийг нь тайрах бэлтгэлийг хийж байх үед аль хэдийн оройтсон байж Майк хүүтний улмаас буюу гипотерми гэдэг оншоор амь насаа алдаж. Өнөөдрийн бичлэг энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр би та бүхэндээ очих ёсгүй газруудад очиж гайн таарч амиа алдсан хүмүүсийн тухай хүргэлээ. Сэрэмжлүүлэг болох үүднээс сануулхад ер нь хээрч бэ, хотодч бэ, ганцаараа аюултай нөхцөлд юм хийхгүй байхыг сануулъя. Монгол эмэгтэйчүүдийн хувьд өөрсдөө тавилга нааш цааш нь болгож байна гэд бас бэртэг тохиолдол учж байдаг. Гай газарт орос гэдэг шиг нэг ялихгүй зүйлээс болоод дэлхийд даяар хүмүүс амиа алдсан тохиолдлууд их байдаг. Тийм болохоор айж явбал аминд үлзийтэй гэдэг үгийг санаарай.